Монголын 3 үеийн уншигчдын хайртай бүтээл 20 жилийн түүхтэй боловсрол соёлын шинжлэх ухааны яамны шилдэг ном 2.3 сая хэвлэгдсэн Монголын хэвлэмэл бүтээгдэхүүний дээд амжилтын эзэн National Geographic нийгэмлэгийн шинжлэх ухаанч байгаль хамгаалагч дөрүүд боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээр үнэлэгдсэн. Динза цон 7 цэмдэлээ комикс сурал номоор боловсролын үндэсний хөтөлбөрийг хөгжүүлэх зорилготой Динза цон 7-гийн амт найзуудыг төрийн бус байгууллагаас хөгжүүлж хэрэгжүүлж байгаа 3 төрлийн хөтөлбөр. Хүүхдийн хөгжил төлөвшлийн дэм хөтөлбөр, ангийн болон сурагчийн дотор байрны орчин. Динза цон 7 цэмдэлэх 2 комикуудыг сургалтын арга зүй болгон боловсруулсан хүүхдийн хөгжил төлөвшлийн дэм хөтөлбөр нь ерөнхий боловсролын сургуулиудын ангийн орчинд сүүлийн 3 жил 2000 гаруй хүүхэдээр туршигдаад байна. Ярих чадварын үед нөгөө өөртөө итгэлтэй үзэл бодлоо илэрхийлэх тал дээр учир дутагдaltaй байна уу гэж анзаарч харсан юм байна. Энэ хоёр сургуулийг уншсанараа бодвол хүүхдүүд маш сайн ярьдаг болсон. Динза бодвол үнэхээр их мэдлэг нэмдэг. Би өөрөө хүртэл ингээ хүүхдүүдтэйгээ хамт уншиж явахдаа зөндөө олон бүх түүхээсээ мэдэж авсан. Унших номын жагсаалт буюу бид нар судалгаа хийж үзсэн. Ингээд судалгаа хийж үзэхэд хүүхдүүд адал явдалтай, хөгжилтэй үг хэллэгтэй комикс хэлбэрийн ийм номнуудыг маш их сонирхдаг юм байна. Тэгээд одоо сүүлийн жилүүдэд ер нь нийгэм даяар л хүүхдүүдийг ном уншихаа боллоо гэлтгэж байгаа шүү дээ. Тэгэхээр томчууд бид нар өөрсдөө хүүхдүүдтэй яг зөв номыг сонгож өгөөд ингээ уншуулах юм бол болох юм байна гэдэг энэ аргыг бодож олоод Динзагийн газартайгаа хамтраад хөгжүүлэх сургалтанд яваад Динзагаа ангаараа сонгоод уншиж эхэлсэн. Хүүхдүүдийн маань одоо шинээр одоо үгсийн сан нэмэгдэж ирж байна. Жижиг өрөөрөө ороод алга утсан. За нөгөө хүүхэд чинь уцаа тавж байгаа гэд өрөөнд нь ороо шалгасан чи хөөрхөн багц номнуудаа гаргацсан. Уншижсэн. Өмнө нь бол ганцхан уц руугаа хараад уцтайгаар тоглодог байсан бол за одоо нөгөө дүүнэртэйгээ харилцаа холбоо үзэж гисэн гэр орноо хянзаж гисэн. Уг хөтөлбөрийг 2025 онд ерөнхий боловсролын сургуулийн 2800-аас 3500 ангид, Монгол улсын 412 ерөнхий боловсролын сургуулийн 548 дотор байранд нэвтрүүлэхээр зорж байна. Монгол хүний өв соёл уламжлалаа мэдж авч байгаа. Харин энэ Динза сургуулиас болохоор Монголын үндсэн төв хуучин өв соёлоо мэдж авч байгаа. Цагаан сарын тухай хамгийн их мэдэж авсан. Бас нэгнээ дээрлэж болохгүй. Үссэн зүүснээр нь гадуурхаж болохгүй байлгасан. Тамбарны өмнө хараад л ерөөсөө яхаа болсон. Тэмээцээ бол дарж гарсан. Динза цандалаа 20 жилийн дараа болоод бүгдээрээ ингээл том болоод ингээ хэвтэгтэй шууд ингээл Динза цандалаа яг яах болоо гэл тэгээ дотроо бараг өөрөө тэрнийгээ төсөөлөө. Тэгээ төсөөлж байгаа шууд зүүдэндээ умбал. Мөн хөтөлбөрийн баяр үзэсгэлэн танилцуулга гаргах, багшид нэмэлт цалин урамшуулал олгох, багш шин мэргэжилтэд улам дурлах, багшлах боловсон хүчний нөөцийг шийдэхэд ч дэмжлэг үзүүлж байгаагаар онцлог. Динза цон 7 цэмдэлээ комик номын агуулгаар 17 төрлийн хичээлийг интеграцчлан үйдэмгүй, хөгжилтэй, сонирхолтой хэлбэрээр хамгийн үр дүнтэй арга зүйг нэвтрүүлж Ховард Гарднерийн суралцахын олон талт оюун ухааны онолд суурилсан хүртээмжтэй, өгөөжтэй шинжлэх ухаанч хөтөлбөр. Бид маш олвол тиймээс хамтараа нийлж хүмүүнлэг, инэрэнгүй, мэдлэг арвин, хөөр баяр, аз жаргал дүүрэн Монгол иргэнийг өсгөн хүмүүжүүлэх зорилгын дор чин сэтгэлээр нэгддэг. Номын сайн амт найзууд, номын сангийн хөтөлбөр. Сүүлийн 3 жилийн хугацаанд хот орон нутгийн 20 мянган хүүхдэд судалгаа хөгжүүлэлт нь хийгдсэн. Номын санчдын хамгийн их онцлог, уншигчдын гарт хамгийн их хэлэгдсэн Монголын тэргүүлэгч Танил Дотн алдарт комик цувралуудад тулгуурласан хөтөлбөр. Би бага байхаасаа эхлээд Цондолоо цэмдэлгийн цувралыг унших үнэхээр дуртай байсан. Цуврал болгоноор нь цуглуулад эхнээс нь уншаад баг тэгжлэхүй анх үсэг сураад уншиж сурсан. Тэгээ бас өнөөдрийн амжилтанд манд байсан байхаа гэж бодож байна. Би ингээд яг унган хотын хүүхэд тэгээд Цондолоо цэмдэлээ дээр болохоор ингээд яг хөдөөний амьдрал яг ямар хөө байдаг те. Хотын хүүхэд эмээ өвөө дээрээ очиод яг ямар хөө санагддаг оо гэдгийг би тэр номноос сурч авсан. Тэгээ намайг бүр гизэн дахаас хойш ингээд уншиж өгдөг байсан гээд. Тэгээ одоо ч гэсэн номнууд нь бол байгаа. Би юу сурсан бэ, юу мэдэж авсан бэ гэх юм бол аав ээжийн хайр инрэл хүнд ямар чухал гэдгийг мэдэж авсан. Чин бүр бараг нэлхаасаа штэ. 8 төрхөөс 2 жилийн өмнө гарсан юм билээ. Тэгээд анх цэцэрлэгт орох байхдаа манай буура 8 дагуулж авч өгдөөсөн. Тэгээд анхны одоо хэвлэлийг уншаад үнэхээр таалагдсан. Би нэг номоо ингээд дахин уншаад идэг байхгүй юу?
намайг үнэхээр номон дуртай одгож ирсэн анхны тийм одоо суурь нэх юм уу? 2023-аас 2024 онд Дархан Уул аймгийн нийтийн номын сангаар үйлчлүүлсэн 40 мянган хүүхдийн 98% нь, Булган аймгийн Төв номын сангаар үйлчлүүлсэн 28 мянган хүүхдийн 97% нь Дийнза Цондол Цүндэлэг захиалсан уншигчид байгаа нь бидний бахархал юм. Бүгд багчуудын хамгийн их унших дуртай байдаг Цондоодоо Цүндэлээ Дийнза цувралуудаар одоо танин мэдгүй уралдаан арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. Тэр дундаа одоо хүүхдийн эмгтээч уншдаг дэмжсэн номын тэмдэглэлт хөтлөх уралдаан, уншсан номынхаа утга агуулгыг зурж илэрхийлэх зургийн уралдаануудыг зарснаа өнөөдөр дүгнэж бид бас Цондоодоо Цүндэлээ ба Дийнзагийн найзууд өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн арга хэмжээнд энэ номыг уншсан хүүхд багчуудыг урамшуулах, уншсан агуулгаар нь танин мэдгүй уралдаан тэмцээн зохион байгуулах, хүүхдтэй сүрприз дүүрэн ийм арга хэмжээг зохион байгуулад өндөрлөж байна. Хүүхэд багчуудыг номоор дамжуулан хөгжүүлж, боловсролын тэгш хүртээмж, ном унших орчингөө төгсжүүлэн сайжруулж, номын сончдын цалин урамшууллыг нэмэгдүүлэх, нийтийн ном уншлага болон ном унших хаяныг сонирхолтой хэлбэрээр зохион байгуулж, олон нийтэд сурталчилдгаараа онцлогтой. Нөхөрлөлийн үнцнийг ойлгуулдаг, ахмадыг хүндлэх, ухаан хайрладаг, альва хүндрэл бэрхшээлтэй асуудал тулгардаг гэд одоо эрдэм мэдлэг өөжөө ухаанаар даван туулж болдог гэдэг юм сургамж хайрлсан юм сонирхолтой цувралууд байдаг юм аа. За Дийнза Цондоодоо Цүндэлээ 2 гэдэг цуврал номуудыг маань манай хүүхдийн уншлагын тангимд хүүхдүүд маань хамгийн ихээр авч уншдаг номуудын нэг маань байгаа. Цондоодоо Цүндэлээ 2 ном маань нийт давтагдсан тоогоор 1291 удаа уншигдсан. Дийнза цуврал маань болохоор 3266 хүүхдүүд маань авч уншсан байна. Мэдлэг бэлгэлээ. Оюутны тэтгэлэгт хөтөлбөр. Оюутны мэдлэг бэлгэлийн тэтгэлэгт хөтөлбөр нь 2024 оноос хэрэгжиж эхэлсэн юм. Дийнза Цондоодоо Цүндэлээ 2 комик номын анхны уншигчид нь дараагийн үеийн уншигчид болон эцэг эхчүүдэд ном унших соёлыг суулгах олон төрөлт ажил хийж, олсон орлогоороо цалин болон тэтгэлэг авдагаараа онцлогтой. Өөрөө цалинжин тэрнээс гадна нийгэмдээ бас нэлээд тустай ажил хүргэж байгаа. Тэгээд эцэг эхтэй ч гэсэн ер нь бол тусалж байгаа гэж харж байна. Энэхүү хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн эхний жилдээ л 157 оюутныг хамруулж 80 гаруй сая төгрөгийн цалин тэтгэлэг олгоод байна. Одоо оюутнууд их нэг цуны амралтаараа Солонгос руу явж ажиллая. Харилцаа хийсэн тийм амар их юу талцсан бэл хандлагатай болсон. Тэнд би ингээд яг 1-р курсынхаа намар очиж ажилласан байхгүй юу? Амар хэцүү тэнд хэл мэдэхгүй бол хэцүү, хийж байгаа ажил нь хэцүү. Яг тэрний оронд Монголдоо яг нийгэмдээ илүү тийм хэрэгтэй зүйлийг хийгээд өөртөө ч хэрэгтэй ийм зүйлийг хийгээд энд ингээд яг Монголдоо илүү ингээд өргө хөгжүүлээд энэ хөтөлбөрт оролцож байгаа надад айгүй их таалагдчихна. 2025 онд оюутан тус бүрд 3.5 сая төгрөг буюу 100-аад оюутанд ойролцоогоор 350 сая төгрөгийн цалин тэтгэлэг олгохоор төлөвлөж буй. Хүүхдийн баяраар зохион байгуулах үйл ажиллагаанаас энэхүү хөтөлбөрийн мөнгийг босгоно. Бид нарыг яаж тэр ингээд номнод хүмүүжүүлж чадсан тэр шиг ингээд дүүнэртэй мэдлэг боловсролыг бөөндөө ингээд бүгдээрээ ингээд түгээд өгцгөө генерашн зэвүүхаа альфа дүүнэртэй өгье. Тэгээд гол нь энэ хөтөлбөр нь яг зүгээр ингээд тэтгэлэг гэж байгаа боловч давхар ингээд ажиллаад нэмэлт орлого болох боломжтой тиймүүд уян хатам саналыг тавьсан. Тэгээд ерөнхийдөө нийт баг ажиллаад авсан цалин ба бас нөгөө номын ухаан борлуулалтаас тодорхой хэмжээгээр хуваарь тэтгэлгийн цангаа бүрддэг. За тэгээд дээрэс нь Дийнза Цондоодын анх найзуудаас бидэрт нөгөө төр зэгүүд гаргаж өгсөн борлуулалтын тэр төр зэгүүд дээр ажиллаж ерөнхийдөө бас тэтгэлгийн цангаа бүрдүүлсэн байна. Бүрт оролцсон миний бодлохоор төлөх баяртайгаа гээд нийтлэлийн тэтгэлгийг төлбөрийг одоо өөрөө ч ингэ төлөөд аавч гэсэн тусалж байгаа. Аавч болохоор мэдээж баяртайсан. Одоо нийтлэлийн төлбөрийг ч одоо өөрөө ингээд ажиллаад одоо авч байгаа болохоор мэдээж үнэхээр сонирхолтой одоо хүүхдийн ертөнц гэдэг чинь өөртөө бас ингээд аюуд нэм том зүйл комик намаар дамжуулаад нөлөөлөд хамтран ажиллана гэдэг бол нэг юм аюу юм хөөцөлтэй сонирхолтой байдаг. Би ер нь анх Дийнза Цондоолоотой танилцаад 20 жилиг ер нь болж байна. Анх номон дургу номноос зайлс хийдэг хүүхэд байсан бол Дийнза Цондоолоог уншснаас хойш номон дуртай, номыг илүү шимтэж сонирхох дуртай хүүхэд болсон байгаа. Энэгээрээ дамжуулаад уран зохиолын номонд ч гэсэн дуртай болсон. Тэгээд уран зохиолын номонд дуртай болсноор миний ирээдүйн мэрэгжил ч гэсэн нөлөөсөн болов гэж боддог. Манай энэ хөтөлбөр маань болохоор маш олон даваа талтайгаа, маш олон зүйлсүүдийг мэдэж авах боломжтой. Дээрээс нь хувь хүний хөгжил талаас илүү их нөлөөлдөг. Хамгийн ойрхон баяр болох, номын баяр болон хүүхдийн баяруудаар маш олон арга хэмжээ зохион байгуулна. Тэрхүү арга хэмжээнүүдэд маань хүүхдүүдийг болон бус байгууллагуудыг хамтарч ажиллахыг уриалж байна. Өөрсдийн чадах зүйлээр жим гаргаж, жимээ зам болгон өргөдөхсээр байгаа бид нийгэмд гэрэлгийг нэмэх, ирээдүйн хөч үеэ номоор дамжуулан, итгэл дүүрэн, оюун ухаан, хүмүүжлэрийн үлгэрлэх, төгөлдөр Монгол иргэнийг бэлтгэсээр ирлээ.
шинэ хүсэл тасралтгүй хөдөлмөрөөрүүдийг хүргэж цаашид өргөж үлэн үргэлжлэх дээрх хөтөлбөрүүдийн хамтрагч болж бидэнтэй нэгдэхийг урьж байна.